Дараагийн бичлэгтээ тавтаа морил. За би гинт бичлэг хийхээр боллоо. Яагаад тэгэхээр цаг зав байгаа дээрээ би өөрөө бас энэ бүтэн сарны үеэр ерөнхийдөө яаж одоо бас цагийг өнгөрөөх вэ гэдгээ бодоод ингээд уншиж байгаад та бүхэнтэйгээ бас хуваалцахаар шийдлээ. Бас гой хэрэгтэй мэдээллүүд байсан болохоор бүтэн сарч бай, шин сарч бай бүгд ер нь үргэлж энерги нь адилхан байгаад байдаггүй. Яг тэгэхээр нөгөө сар маань байрлаж байгаа ордоосоо шалтгаалаад тэгээ тухайн ордны маань нөлөө бас маш их байдаг учраас өөр энергиудыг гаргадаг байгаа. Тэгээ өнөөдөр би бас гэрээсээ зүгээр ингээд яг бүтэн болоогүй байгаа. Гэхдээ гэрээсээ авсан зургаа зүгээр энэ бичлэгийнхаа хойно оруулчлаа. Энерги бас байгаах гэж бодож байна. Тэгээд энэ удаагийн бүтэн сарны маань нэр бол Японоор Баккумун гэдэг байгаа ч гэсэн ерөнхийдөө Америкаас гаргасан нэршил юм билээ. Ойролцоогоор 29.5 өдөр гэхээр яг 30 өдөр болоогүй 29 өдөр хагас өдөр ингэж явж агаад 12 ордыг удаан ингэж эргэж явсны эцэст ингээд материйн ордонд яг байрлаж таарч байгаа ийм сар байгаа. Хэрхэн өнгөрүүлвэл ер нь зүгээр юм бэ гэдэг дээр би ингээд өөртөө юм уншиж байгаад 10 зүйлийг та бүхэндээ танилцуулъя гэж бодож байна. За нэгдүгээрт болохоор ямар нэг зүйлд ингээ яаралгүйгээр гялс ингэчи ер нь бол гялс гэсэн нэг тийм амар твдсэн сэтгэл зүгээ аль болох өөрөөсөө холдуулаад тогтвортой эмх цэгцтэй байхыг хичээх хэрэгтэй гэж байгаа. Яг тэгэхээр энэ удаагийн бүтэн сар би өчигдрийнхөө бичлэг дээр хэлсэн байгаа тий. Ерөнхийдөө бол өөрийгөө эмхэл цэгцэлж өөртөөгөө илүү их ажиллах хэрэгтэй гэсэн байгаа учраас энэ хэлэх 10 зүйл маань бас яг адилхан өөртөө хэрхэн яаж анхаарч өөрийгөө яаж энэ одоо бүтэн сарны энерги үед зөв зохистой ингэж байлгаж өнгөрөөх вэ гэдэг дээр голчилсан байлээ. Одоо бүтэн сарны энерги гэл те хит их анхаарч тэгж онцгойлж үзэх гэхээсээ илүү энэ сарны энергит итгэж те үнэхээр одоо зөв гоё энергийг нь авч байгаа юм байна гэдэг ч юм уу нэг гоё тийм итгэл үнэмшилтэй байгаад тэгээд аль болох тайван биеэ сулсан байдалтай өнгөрөх хэрэгтэй гэж байгаа. За тэгээ хоёрдугаарт нь болохоор өнөөдрийг хүртэл хичээж ирсэн одоо бид бүгдийн зүйл байгаа шүү дээ. Тэр зүйлийнхээ үр шимийг хүртэх ийм боломж гэж ойлгоод анзаарч байгаагүй, анхаараагүй байсан тэр өөрийнхөө үр дүн одоо юу гэдгийг те өсөлт хөгжил ямар нэг зүйл хийж одоо тэрнийхээ би нэг ийм зүйл хийцэн байж тээ гэдэг тэр зүйлээ олж илрүүлэхэд анхаарах хэрэгтэй байлээ. За тэгэхээр та бүхэнд маань яг одоо энэ өнөөдрийг хүртэлч гэдэг юм уу ямар нэгэн зүйл ингээд хийсэн бол би нэг ийм зүйл хийсэн байна да гэдгээ ингээд илүү тод болгож өгөх хэрэгтэй юм шиг санагдаж байна. Өчигдрийн бичлэг дээр би бас хэлсэн байгаа. Тэгээ ерөнхийдөө бол ямар нэг тийм одоо үл ойлгох зүйл ч юм уу анзаарагдаагүй зүйл байсан бол тэд нар маань илүү тодорхой болох магадaltaй гэсэн байгаа учраас ингэж өөртөөгөө илүү ажилласнаар өөрийнхөө тийм зүйлүүдийг бас тодорхой болгоход илүү төхөн болж байгаа юм болов уу гэж бас ойлгож байна. За тэгээ гуравт нь болохоор ямар ч том мөрөөдөл одоо байсан биелэх магадлал маш өндөр тийм дүүрэн одоо энерги гаргаж байгаа юм уу учраас энэ нь гол нь нөгөө материйн ордонд байрлсны нөлөө гэж байгаа байхгүй юу? Тэр нөлөө бол маш их байгаа гэж байгаа болохоор мөрөөдлөө хамгийн гол нь бас тодорхой болгоод авах хэрэгтэй. За дөрөвдүгээрт нь болохоор одоо ингээд 2025 оны ер нь ихэнх хэсэг ингээд дуусчлаа штэ тий. Тэгээ сүүл хэсэг рүүгээ орж штэ. Тэгэхээр энэтэй холбоотойгоор яг жил дуусахад ямар би одоо яг ямар болсон байх юм те ямар би гэдэг хүнийг бүтээсэн байх юм гэдгээ өөртөө ингэж төсөөлж бодоод яг тэр хүсэж байгаа би гэдэг хүнийхээ ерөнхий тэр төсөөллийг тодорхой болгох хэрэгтэй гэсэн байна. Хагас жилч хүрэхгүй ингээд хугацаа яг ард үлдсэн байгаа гэхээр дараагийн шинэ он гарахад яг бид нар хэрвээ яг л энэ байдлаараа байгаад ах юм бол өөрсдийнхөө хүссэн өөрчлөлтөнд хүрэх үгүй юу гэдэг бас эргэлзээтэй болчихж байгаа юм тий. Тэгэхээр энэ одоо яг сарны энергийг ашиглаад өөрийнхөө тэр сэтгэл бодлыг өөрчлөх боломж гэж үзээд өөрийгөө бас илүү тодорхой ийм би гэдэг хүнийг бүтээмээр байна гэд гаргаад үзвэл бас зүгээр юм шиг санагдаж байна. Тэгээ би ч гэсэн бас энэ бүтэн сар маань маш их энерги дүүрэн гэсэн болохоор би яг энэ үед бас ямархуу зүйл хийвэл зүгээр юм бол гэдгсэн чинь илүү өөртөөгөө ажиллаад өөрийнхөө одоо нөгөө илүү нэг алхам урагшлах тийм боломжийг л өөртөө гаргаараа гэсэн одоо мессежүүд зөндөө байсан байхгүй юу. За тэгээ 5 дугаарт нь болохоор өөрийнхөө үнэхээр хүсэж байгаа амьдралын хэм маягийг тодорхой болгох хэрэгтэй.
ямар амьдралаар ингэж амьдрч цаашдаа явмаар байгаа. Тэгээ яагаад тэгэхээр яаж амьдрахаа бид нэр ингээл бодж амжаагүй байтал нөгөө өнөөдрийнхөө яг өөрсдийн урд гарч ирж байгаа амьдралдаа ингээл завгүй гэсээр агаал бүгд л яг адилхан те нэг л мэтгэд өдөр хоног өнгөрчдөг. Тийм болохоор бүтэн сарны энэ үеэр боломжийг өөртөө илүү гаргаж өгөх хэрэгтэй гэсэн байна. За тэгээд 6-ад нь болохоор хэрэггүй зүйлийг болж аль эсвэл багасгаж тий өөртөө илүү чөлөөтэй цаг гаргаж өгөх хэрэгтэй. Энэ бол маш чухал зүйл гэсэн байгаа учраас өөрийгөө яагаад тэгэхээр нөгөө дүүрэн байлгаж чадах цаг боломж тий цаг зав боломж за тэгээд дээрэс нь хайр өөрийгөө хайрлах хайр гэд бүх зүйлийг өөртөө ингээд хийж өгөх хэрэгтэй учраас бид нар нөгөө нэг илүү хэрэггүй зүйл хийгээд өөртөө тэгж өгөх одоо цаг зав боломжоо багасгаад идэг учраас тэр хэрэггүй зүйлийнхаа цаг завыг багасгаад өөртөө гаргах цаг заваа илүү нэмж өгөөрэй гэсэн ийм мессеж байна. Тийм цагийг өөртөө ингэж зориулж гаргаж чадах юм бол та өөрийгөө ямар ч үед сэтгэл санаагаарч тэр өөрийгөө хайрлах боломжоорч тэр ингээд дүүрэн байлгаж чаднаа гэсэн тийм санаа юм болов уу гэж бодож байна. За тэгээд 7-д нь болохоор өөрийгөө зүлгэж өнгөлөх, хөгжүүлэх ямар нэг зүйлийг олж эхлүүлэх хэрэгтэй. Заавал нэг сургууль сураач ч юм уу тийх гэхээс илүү багч гисэн өөрчлөлт, багч гисэн үйлдэл ингээд хүнийг ер нь хөгжүүлж идэг штэ тий. Тийм учраас шинээр ямар нэг зүйлийг сурч боловсроход ямагт хүн ер нь анхаарч ах хэрэгтэй. Жижиг гэлтгүй тий. За би нэг ийм зүйл хийдэг болъё ч гэдэг юм уу нэг өөрийгөө одоо шинээр ямар нэгэн зүйл өөртөө олох цаг боломж болгож бас энэ үеэр гаргаж аваарэ гэж байгаа. За 8-д нь болохоор 2025 он эхэлснээр яг энэ 6 сарын хугацаанд тий одоо 7 сар болсон гэдэг чинь ерөнхийдөө хагас жил илүү цаг хугацаа өнгөрсөн байна шүү дээ. Тэгэхээр энэ хугацаанд жижиг гэлтгүү өөрийнхөө хийж чадсан одоо сайн байсан зүйлийнхаа ингээд жагсаалтыг гаргаж бичээд эргэж нэг санах хэрэгтэй гинэ. Энэ нь яадаг вэ гэхээр одоо таныг цаашид эргээр урагшлахад маш их уран болдог учраас өөрийнхөө тэр нөгөө хойш суугаад хийгээгүй байгаа зүйл ч юм уу те эсвэл хийж хэрэгжүүлээд маш сайн байсан зүйл гэдгээ ингээд тодорхой болгочхоор цаашид хийж чадаагүй зүйлээ хийхэд ч юм уу улам илүү өөрийгөө дайчилж урагшлахад түлхэж олж өгч магадгүй тийм зүйл байдаг. Ямар ч байсан өөрийнхөө тэр хийсэн чадсан тэгээ хийж чадаагүй зүйлийг илүү тодорхой болгоход бас маш их дөхөн болдог зүйл учраас энийгээ бас жагсаалтыг гаргаж үчээрэй гэсэн байна. За тэгээ 9-т нь болохоор бүтэн сар маань нөгөө материал ордонд байрлаж байгаагийн нэг гол зүйл бол бас эрүүл мэнд гэдэг зүйл яригдчихсэн тий. За тэгэхээр энэтэй холбоотойгоор одоо биеийн байдал гэдэг зүйл бас маш чухал учраас гэхдээ яг эрүүл мэнд гэхээрээ л зөвхөн одоо нөгөө өвдөд зоохгүй гэхээсээ илүү та бидний өдөр тутмын яг нөгөө биеийн хилэмж, биеийн байдал гэдэг зүйл маш чухал учраас аль болох өөртөө ингээд ухамсарлаад бүтэн сарны үеэрч тэр цаашиж тэр ер нь бол одоо нэг нуруу цэх гэж бид нэр ярьдаг штэ тий нэг нуруу цэх ямар ч хүн харахад нэг тийм унж дорой биш биеийн тийм нэг хилэмж байдаг да өөрийгөө яг тийм байлгахад ухамсарлаж анхаарч өгөх хэрэгтэй гэсэн байна. Болж өгвөл бас сонголт баг зэрэг хийсэн ч болно гэж байгаа байхгүй юу. Тэгээ мэдээж сэтгэл болоод бие сайхан ингээд суллаад тэгээ дээрэс нь ингээд нэг тийм хөл гар нуруугаад шулуун цэх ингээд аваад явдаг хүн бас гоё харагддаг шүү дээ. Тэгэхээр энийг бас өөртөө ухамсарлаад хийж хэрэгжүүлээрэй гэсэн байгаа. 10-т нь болохоор бусад өдрүүдээс нэг жоохон өөрөөр өөрийгөө эрхлүүлж өөрийгөө өөрийнхөө хэмжээнд те гоё тансаг тийм үзэсгэлэнтэй зүйлээр өөрийгөө хүрээлүүлж өнгөрөхийг хичээгээрэй гэсэн байна. За тэгээд дээрэс нь мэдээж талархал гэдэг зүйлийг мартаж болохгүй. За тэгээд аль болох бас баяр жаргалтай, баяр баясгалтай одоо өдрүүдийг өнгөрөөх хэрэгтэй гэдгээ ухамсарлаж ингэж сөрөг зүйлээс аль болох хол байж стресстгүй байхыг хичээгээрэй. Хүний хандлага ямар байна гэдгээс амьдрал бас яг л тийм байх юм шиг надад санагдаад байдаг. Тийм болохоор бүтэн сарны энэ өдрүүд тэр те ер нь бол өөрийнхөө цаашид амьдрахад хандлагадаа маш их анхаарч зөв зохистой хандлага аль болох өөрөөсөө гаргах нь биднэрт бас маш гоё зүйлийг эргүүлээд өгөх байхаа гэж бодож байна. Тийм болохоор эерэг гоё хандлагатай байгаарай гэж хэлмээр байна. За тэгээд өнөөдрийн бичлэг маань өгнөх байсан ч гэсэн та бүхэнд маань хэрэгтэй мэдээлэл болж чадсан байхаа гэж бодож байна. Тэгээд дараагийнхаа бичлэгээр дахин уулзцгаая. Баярлалаа.